Сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө сар өдрийг бичээрэй. 2 дугаар сарын сар гэдэг үг маань эр үг учраас эр үгний бичиж байгаа. 24. За өнөөдөр бид чи үсэг үзэж байгаа. Үсгийн нэр нь чи, авайн дуудлага нь ч. Одоо жижиг чи үсгийг хэрхэн бичихийг багш нь зааж өгье. Зангилаа эхлэлтэй орхицтой богино шулуун. Дахиад сайн хараарай. Зангилаа эхлэлтэй орхицтой богино шулуун. За нэг мөр бичин шүү хүмүүстээ. Одоо том чи үсэг. Дэгээ эхлэлтэй орхицтой богино шулуун. Орхицтой урт шулуун. Дахиад дэгээ эхлэлтэй орхицтой богино шулуун. Орхицтой урт шулуун. Одоо чи үсгээр төгссөн үг бичиж. Энэ үсгээс а үсэг холболоо. Даагаас ф үсэг. Одоо чи үсгийг хэрхэн холбох вэ? Навч. Т үсэг бичиж байна. Т үсгээс о үсэг. Үсэг бүргийг дэгийн дагуу зөв холбоно шүү. В үсэг. Одоо В-гээс чи үсэг. Чи үсэг гэж хэлээд дуудахтаа бол тавч гэж дуудана. Үсгээс эм үсэг. Үсэг болгоныг дэгийн дагуу зөв холбож ийж цэвэрхэн сайхан бичиг харагданаа. Чи үсэг холболоо. Одоо эгийн зураас хийн эмч. Эсээс уусаг холболоо. Одоо В үсэг. И үсэг холбож байна. Л үсэг холболоо. Суй. Лаг. Ч. Сэвлэгч. А үсэг. Р. Ч. Арч. За нэг мөр маш цэвэрхэн дэгийн дагуу бичин шүү. Одоо чи үсгнээс үе бүтээн бичиж. А гişгийг холбож байна. Ча. Эрийг холбохоор чар. Г гэж дуудаж байгаа учраас ард нь а бичнэ. Ягаад а бичиж байгаа вэ? Энд чар гэхэд а бичсэн учраас, чар гэхэд г гэж дуудсан учраас а бичнэ. Ягаад а бичиж байгаа вэ? Энд а байгаа учраас.
За чигээс багш нь о их шиг холболоо. Отой тохиолдолд ч. Одоо энэ гэ хэлний үзүүрийн энээр хэлсэн учраас ард нь их шиг бичин их шиг бичгтэй о их шиг бичнэ. Яагаад гэлээ? Энд о байгаа учраас. Чонно. Одоо читэй о их шиг холболоо. Отой тохиолдолд чу гэж уншина. Лөө. Ардаа урт утай бол лөө гэж уншина. Өөгээ сонсогдож ил байвал урт их шиг бичнэ. Лөө, чулуу. Чи үсгнээс өө их шиг холбохоор өөтэй тохиолдолд чу. Одоо дөрөг гэхэд одоо өө бичнэ. Ягаад гэвэл өмнө нь өө байгаа учраас дөрөг гэхэд өө сонсогдож байна. Дөрөг чөдөр. Одоо чигээс и их шиг холболоо. Чи хэ гэвэл ардаа этэй байна. Хэр. За эгийн зэрэг сурлаа. Атай тохиолдолд чар. Гэж уншигдаж байвал а бичнэ. Ягаад а бичиж байгаа вэ? Энд а их шиг байгаа учраас. Атай тохиолдолд чо. Хэлний үзүүрийн энээр хэлживэл а их шиг бичнэ. Ягаад гэлээ? Өмнө нь а их шиг байгаа учраас. Утай тохиолдолд чу. Чулуу. Өөтэй тохиолдолд чөдөр. Итэй тохиолдолд чихэр. Энд нэг юм хэлэхэд чигийн араас богино их шиг ордоггүй. Харин урт бол орж болно. Одоо өгүүлбэр бичье. Том чиэсгээр эхэлсэн хүний нэр бичье. Өө шиг бичлээ. Чу. Лон. Чулуун. Чи үсэг орсон үг чи 30 гэдэг маань тоог нэрлсэн үг байгаа. 40 бас тоог нэрлсэн үг. 40 хүртэл тэл гэвэл ардаа этэй тэ. Ардаа этэй байж ч тэ гэж хэлэгдэнэ. Хүртэл. Тоо урт шиг сонсогдож байна. Тоол. Лаа. За ингээд цэг 50 өгүүлбэр төгссөн учраас тооллоо. За өнөөдөр үзсэн бидний үсэг бол чи үсэг. Авиан дуудлага нь ч. Энэ битүү үе дээр үгэн дээр маш сайн уншигдаж чаддаг. Навч, товч, эмч, совилагч. Сови гэдэг ихний хоёр үеийг нийлүүлж уншаад дараа нь лагч гэж нийлүүлж уншаад нийлүүлээд совилагч, совилагч, арч. Одоо атай тохиолдолд чар, гэж бичигдсэн хэлэгдсэн л бол богино а шиг бичнэ. Чарга. Чо атай тохиолдолд чо, чонно. Гэ хэлний үзүүрийн энээр хэлэгдсэн л бол ард нь богино а шиг бичнэ. Ягаад а шиг бичиж байгаа вэ? Эхний үед нь а шиг орсон учраас. Уутай тохиолдолд чулуу,
луу гэж сонсогдож ил байвал урт их шиг бичнэ. Энд харин н гэхэд их шиг уртаар сонсогдохгүй байгаа учраас богино их шиг бичээд байгаа. Чө, дөр, чөдөр, чи, хэр, чихэр. Одоо өгүүлбэр чулуун 30, 40 хүртэл тооллоо. За хүүхдүүдээ чи үсгээ цэвэрхэн сайхан бичнэ. Чи үсэг орсон үгнүүдийн үсэг бүрийг дэгийн дагуу зөв холбоорой. Баяртай хүүхдүүдээ.